дээрсэн хүндэд зочид төлөөлөгчдөө мөнгө тэнгэрийн үзэл бөө мөргөл гэдэг бол монголчуудын оршин тогтносон хугацаанд олон зуун жил маш их хүнд бэрхшээлийг туулж өнөөдөртөө золгосон манай монгол соёлын үнэтэй өв юм. Монголын бөө мөргөл 1990 он хүрэхэд хүн амынхын зөв гэж 1% шүтдэг. Ийм болсон ийм мянган одоо шүтлэгтэн нарынхаа өдөр тутмын амьдралд нь тус дэм болж явдаг. Тэдний амьдралд нь байнга одоо дэмжлэг болж сайхан амьдрах тэр сайхан зам өрийг гаргаж явдаг. Тийм одоо сайхан хэгээлэг үүснэ юм аа манай бөөнөр. Мамираас би Монголынхаа төрийг энэ сайхан хүмүүсийн төлөө бүхий л амьдралаа зориулдаг. Удган зарангийнхаа одоо энэ амьдралыг өөр нүдээр төрмөн хараас ямагт бодож яадаг. Мөнгө тэнгэрийн үзэл бөө мөргөл гэдэг бол монголчуудын оршин тогтносон хугацаанд олон зуун жил маш их хүнд бэрхшээлийг туулж өнөөдөртөө золгосон манай монгол соёлын үнэтэй өв юм. Монголын бөө мөргөл 1990 он хүрэхэд хүн амынхын зөв гэж 1% шүтдэг. Ийм болсон ийм цаг үе байсан. Энэ цаг үе бол одоо бараг Монголын энэ шүтлэг маань хамгийн одоо 90 Монголын тэнгэр шүтлэгтнүүд сүүлийн 800 жилийн туршид бол энэ харийн гүрнээс явуулсан бодлогын ихтэй олон замыг давж ээж өнөөдөр биднээс одоо бөө шүтлэгээ Монгол үндэснийхэн одоо гол үндсэн шүтлэг болохын төлөө ийм тэмцсэн цаг үед ирж байна. Мянган одоо шүтлэгтэн нарынхаа өдөр тутмын амьдралд нь тус дэм болж явдаг. Тэдний амьдралд нь байнга одоо дэмжлэг болж сайхан амьдрах тэр сайхан зам өрийг гаргаж явдаг. Тийм одоо сайхан хэгээлэг үүснэ юм аа манай бөөнөр. Мамираас би Монголынхаа төрийг энэ сайхан хүмүүсийн төлөө бүхий л амьдралаа зориулдаг. Удган зарангийнхаа одоо энэ амьдралыг өөр нүдээр төрмөн хараас ямагт бодож яадаг. Монгол бөө маань нийтдээ 14.6% монголчууд одоо шүтсэн. За энэ бол одоо өнгөрсөн. Тэгэд одоо өнөөдөр бол маш хүчирхэг хөрөнгөтэй зохион байгуулалтын өндөр чадвартай хэдэн саяар одоо тоологдох шүтлэгтэнтэй түүнээсээ мөнгө санхүүгийн дэмжлэг авдаг. Энэ том шашны урсгал Монголд одоо нийт 36 орчим шашны урсгал явж байна. Тэгээ энэний эсрэг бид үндэснийхээ одоо энэ шашныг хамгаалахын төлөө бид тусдаа гартаа хоосонд одоо ингэ явж байна. Бөөнөр нэгдэх ёстой юм аа. Энэ их том хүчний зохион байгуулалтын хүчний эсрэг нэгдэж, хамтарч ээж давж гарах тийм зорилт одоо Монгол улсын одоо бөөнөрийн хувьд тулгараад байгаа юм. Хүнд бид хаашаа явахаа гэж ямагт өөрсдөөс асуудаг. Тэгээд одоо биднээс бас явах чигийг манай одоо Баяр Жамбалова одоо бас одоо зааж өгч байгаа. Энэ одоо түүхэн үед явдаг. Хаашаа явах вэ гэдгийг малавч энэ ордныг байгуулсан. Монгол бөөгдөө одоо бас их том түүхэн үйл явдал гэж би одоо тэмдэглэхийг хүсэж байна. Энэ сайхан өдөр Монгол бөө мөнгө тэнгэрээ шүтдэг улсууд энэ сайхан бөөгийн ордонд өмнө хорон цугдараад энэ сайхан бүтээсэн гайхшиг нүдэрээ үзэж энэ одоо сүүхэн үйл явдалд биечлэн оролцож байгаа хөлцөн эсэн та бүхэнд үнэхээр чин сэтгэлээс талархаж байна. Энэ сайхан ордонд манай Бурайдын олон мянган шүтэн бишигчнэр энэ хаалгаар орж мөнгө тэнгэрээ шүтэх тийм боломж олдож байна. Одоо төв Монголдооч бид энийг хийж чадаагүй явахад манай одоо Баяр Жамбаловч энийг бүтээсэн. Олон одоо улаачдаар энийг хараад бид өөрсдөө юу хийх вэ гэхэд ухаарлаг өгөх байх гэж бас бодож байна. Энэ сайхан мөнгө тэнгэрийнхээ өмнө гавьяа байгуулсан одоо Баяр Жамбаловчтай дахин одоо баяр хүргэхийг хүсэж байна. Тэгээд одоо бидний өмнө ямагт
хоёр том одоо зорилго байнга байж байдаг мөнхийн зорилго. Нэг нь бол одоо энэ сайхан их нутаг онгон сайхан байгалаа энэ онгодынхаа хүчээр хамгаалах ийм одоо чухал зорилт бидний өмнө байгаа. Бид бол бодиттой юмны өмнө бүрэгдэг. Тэр нь бол бидний өв эцэг, бидний дээдс, тэр онгон дэглэлд задарч байгаа. Тэр бүхэндээ мөргөж яадаг. Энүүгээр одоо бусад шашнаас бид одоо бодиттой юмд бүрэгдэг. Шүтдгээр одоо бас онцлог энэ чанар бас цааш орсоор байх болно. Тэгээ би та бүхэндээ энэ сайхан хөхмөнгөн тэнгэр, энэ сайхан онгон сайхан байгаль, эзэн жигсэн минь ариун сүнс биднийг ямагт ивэх болтугай гэж үгэн төгсгөхийг хүсэж байна. Эхнэр энэ бурхан тэнгэрийн өргөж байсан игэж юм баяр самбалж та хамтрон өөрөнгө халуун талархлаа итгэж байна. Überbringe mit Dankbarkeit einen Gruß von den Schamanenorganisation der Schamanenfrauen von Mitteleuropa. Спасибо большое, их баярлалар. Вот хозяина всех 13 хатов, председателя, скажем, вот это собрание 13 хатов Буханайона, она символизирует вот именно то, что является сыном 99 пенгвинов, которые спустились на землю. И в легендах, в предсказаниях очень, легендах и очень Монгол шиг бол одоо мэдэхгүй яваад нэг сайхан тэнгэртэй уул усандаа зайлшгүй байдлын буддизм байна. Олон жил зүтгэжээ сая тэг үр дүнд хүрчээ. Энэ олон сайхан хүчтэй бөөнрийг санаа нэгдэх юм бол бас тэр ид шид нь харагдаж байгаа гэж үзсэн. Тэгээ засаг дараад нэглээ. За одоо бороо оруулаа харуу. Танаа үер болгоо замын урсгалаа үер болгоо харуу. Бодиттой нөө улам шүтчихсэн. Тэгээд Тэгэхдээ өнөө музей юухэн нэм газартай байдаг тэгээд нэм боо яасан гэдэг төөрөж юм. Энэ харин юм яманезм энэ одоо